Би ч жигнэсээ ямар уудаг юм л болоо гэж бодлоо. Ямар уудаг юм өгс намайг алгах чам бодлоо гэж. Сайн. Бидний улаагийг үзэж байгаа нийт эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бит хоёр чөлөөт ярилцахны болон эхлүүлэхээр шийдсэн байгаа. Өмнө дандаа одоо Себаши токийн талаар бэлтэж ярьдаг байсан бол өнөөдөр өөрсдийгөө бас баярлуулангаа чөлөөтэй тийм эмэгтэйчүүд юу хүсдэг талаар ярилцъя гэж бодсон байгаа. Эхний ээлжинд мэдээж хэрэг бас энэ 3 сарын 8-ыг яагаад тэмдэглэдэг болсон талаар би тийм тодорхой мэдээлэл маягийн ярьдим үг гэж бодсон байгаа. Тэгээ хүн болгоно л одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж мэдж байгаа шүү дээ. Тэгээд одоо энэ зүйл маань яаж үүссэн талаар багахан хэмжээний мэдээлэл өгөхөөр шийдсэн байгаа. Ойролцоогоор 100 жилийн өмнө Америк нэгдсэн улсын тэр ажилчин эмэгтэйчүүд одоо үйлдвэрт ажилладаг байсан юм байна л да. Тэр хэд маань ерөнхийдөө өдрийн одоо 12-оос дээтэл 18 цагийн тийм маш хүнд хэцүү ажил хийдэг байсан. Тэгээд нэгэн өдөр ерөнхийдөө тэр үйлдвэрт ингэж гал гараад айгүй олон эмэгтэйчүүд амиалцсан юм байна л да. Тэгээд одоо эмэгтэйчүүд нь айгүй их ингэж цагаар ажилладаг мөртлөө эрэгтэйчүүдийг бодох юм бол мэдээж хэрэг бага цалин авдаг. Тэгээд нэг дээрэс нь сонгох эрх бас байгаагүй гинэ. Сонгуульд өгөх эрх бас байгаагүй. 1908 оны ерөөд 3 сарын 8-ны өдөр эмэгтэйчүүд тийм бослого гаргасан гинэ. Өөрсдийнхөө эрхийг хамгаалахын тулд. Ямар бослого гаргасан бэ гэх юм бол бид нар талах болон сарнай цэцэг хүсэж байна гэдэг тийм нэртэй бослого гаргаж эхэлсэн юм л да. Тэгээд ер нь ихэнх нь одоо баригдаад ч юм амнасаа алдаад тийжсэн. Гэхдээ аз олж одоо айгүй олон улсуудаас тэр бослогыг дэмжиж бүгд тэр бослогод оролцсноор ерөөд 3 сарын 8 маань эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болсон байгаа. Дээрээс нь энэ сонгуул өгөх бас тийм эрхтэй бас энийг ЮНИСЕФ олон улсын байгууллагаас ерөөдөө баталж гаргасан тийм өдөр юм байл шүү. Яагаад чи сарнай болон талах яагаад тийм нэртэй бослого гаргасан гэж бодож байна? Харин сарнай болон талах. Та бүхэн ч гэсэн таагаад үзээрэй, комент хийээрэй. За яагаад тийм? Талхны төлөө амар их ажилтдаг. Гэхдээ бид нэр бас сарнаа авахыг хүсэж байна. Гэсэн санаатай. Эхний юм л төгсөж чинь заяа. За талах маань болохоор тухайн үедээ одоо бидний ингээ хар бор ажил хийж байгаа тэр нөхцөл байдлыг жоохон сайжруулж өгөөч гэдэг бэлгэцэн үдсээс ерөнхийдөө талахыг хэлсэн гэж байгаа. Тэгээ хоёр дахь нь болохоор сарнай цэцэг гэдэг маань ерөнхийдөө тийм төрийн хэрэгт оролцох эрхийг бэлгэцсэн зүйл гинэ. Та сонирхолтой түүх байна тийм. Түүх гэхээс илүү яг жинхэнэ түүхэнд болсон үйл явдал бид нар бас мэдчихвэл хэцүүтэй зүгээр байна тийм. Нэг асуулт асууя л да. Таны хувьд одоо жишээлбэл яг энэ баяраар ч юм уу тийм. Ер нь яг ингээд өнөөдрийг хүртэл ингээд өгнөд бодоод үзэх юм бол авч исэн хамгийн гоё бэлэг ямар бэлэг байсан бэ? Хамгийн гоё бэлэг. Энэ атгач айгүй их бодсохгүй юу? Хоёлаа ингээд одоо иймэрхүү сэдвээр ярилцсанаа гэж тэгсэн шүү дээ. Иймэрхүү юм асууж магадгүй тэгэл би айгүй бодсоо. Нагаад зах нар ингээд нэг хоол ресторан захиалга өгöd тэр хөлөг гэр бүлийнхаа бүх эмэгтэйчүүдийг дуудаж ирсэн байхгүй юу. Тэгээ тухайн үед чинь хятад бол айгүй модалт гэсэн юм. Тэгэл хятад олны бөөрийн ширээн дээр суугаад тэгээд хамгийн гол нь суудалтай анги очиж суусан ч эмэгтэйчүүдийн суудаг ширээ болгоны урд нь сарнай цэцэг тавьчихсан байхгүй юу. Ямар гоё. Манай нах зах нар. Тэгээ яг хөө тэр үед би бодоод хахад л миний одоо хамгийн анх авч ирсэн сарнай цэцэг юм уу хайшин. Тэгээ тэр яг чамаа ингээл асууган гоч хамгийн дөрөнд Мартин 8 гэж надад шууд тэр санаанд орчихсон байхгүй. Миний бодлоор надад анги санагддаг. Жишээлбэл цэцэг гэхээр ингээд нэг хүмүүс энийг ингээл хатаал өгчин эсвэл одоо юу гэдэг те идэж болохгүй хэрэглэж болохгүй энийг юм яах ч бэлгэлт ингээд олон хүмүүсийн дунд ийм ойлголт байдаг юм шиг санагддаг. Гэхдээ үнэхээр яг ингээд цэцэг бол эмэгтэй хүнд ямар ч насны эмэгтэй хүнд тэр хүн одоо таны хувьд одоо тэг багш чинь ч юм уу ээж чинь ч юм уу найз хүн ч юм уу хинч байсан гэсэн цэцэг хүүд бол ууралдаг эмэгтэй хүнийг бол би сайн итгэхгүй юм байна. Яг үндэ гаднаа ингээл тийм үү яах гэж юм авч байгаа юм. Ингээд тийм үг хэлжээж болно. Гэхдээ дотроо бол нэр үнээр хайлж бурсч идэг шүү. Ер нь цэцэг үлийн давхгүй те. Тийм хамгийн гол. Би ч гэсэн бас л цэцэг ингээл ийм ч хүчгийн чи ингээл дотор боддог байхгүй. Тийм. Тэгтээс яг ингээл цэцэг бариад ороод ирэхэд бас баярлдаг л. Тийм. Би өөрийнхөө хувьд бас бодож үзсэн.
яг ингээд гэр бүл болгонд магадгүй ингээд Мартин амнаар гэрийнхнийгаа баярлуулдаг нэг тийм уламжлал байдаг гэж магадгүй. Би бол багасаа ингээд манай гэр бүл аав хоёр маань 6 хүүхэдтэй. Тэгээд 4 охин 2 эрэгтэй хүүхэдтэй. Бид нарыг баг байхаас эхлээд 3 сарын 8-нд бол ер нь манай аав, ах, эрэгтэй дүү ингээд 3 эрэгтэй маань 4 эмэгтэйгээ баярлуулдаг. Яг жилийн 365 өдрийн хамгийн гоё өдөр бол яг Мартин 8 байдаг гэсэн. Тэгээд яагаад вэ гэхээр тэр өдөр ингээд өглөөний цагаан орондоо удаг. Бид нар бүгд бид дөрөв огт жил болгоно. Жил болгоно. Огт босдоггүй. 3 сарын 8 нэг улаантай өдөр учраас Монголд ч гэсэн амардаг байсан. Хаврын ихэнх сар болохоор тийм амар дулаахан биш ингээл нэг гадаа хүүтэн нэг тийм болохоор ингээ гэртээ ингээл орондоо ингээл бүгд чийдэг. Тэгэл тэгэхээр аав ингээл эрэгтэй дүү ялангуяа ингээл ерөөсөө эрэгтэй хүмүүс бол нэг гэрээ ажиллахгүй шүү дээ. Тэр өдөр бол яг ингээд манай ах дүү хоёр бол гэрээ бүтэн цэвэрлдэг. Тэг ингээ байн хоол цай барьж гүйдэг. Бид нар бол яг ингээ нэг тийм гүнж шиг байждаг байсан. Тэгэл хамгийн гоё бэлэг гэх юм бол ингээ аав маань өгдөг байсан. Аав ингээ нөгөө хамгийн зах руу яваал ингээ хамгийн гоё шинэ махыг хөдөлж авчраал өөрийнхөө хийж чаддаг хамгийн гоё хоолыг хийн. Тэгээ тэр хоол нь ямар хоол вэ гэвэл лавшаа зүгээр шилтэй хоол, rice ихтэй. Аав ер нь тийм жоохон мэдрэмжтэй их гоё. Тэгээд ингээд бүгдэнд нь ингээ яг адилхан ингээд нэг шоколад авсан. Ээжид хамгийн эхлээд өгдөг. Тэгээ бэлгээ ингээд за ингээд амар гоё үг хэлж өгдөг. Эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе хөөрхөн шүү те. Үзэсгэлэнтэй шүү ингээд чамдаа баярлалаа гэл. Хөөх бид нар чинь ингээд багаасаа ингээд яг ингээд эрэгтэй хүн чинь эмэгтэй хүнийг ингэж баярлуулдаг юм байна гэдэг ингээд хараад тэгээ өөрөө бас ингээд тэгж баярлаад ингээд өсчихсэн болохоор одоо ингээд эргээд бодохоор хамгийн гоё баяр бас хамгийн гоё дурсамж тэгээ ингээд хүнээс авч исэн хамгийн гоё үнэтэй тэгээд бүх зүрх сэтгэлээ ингээд шингээж өгсөн тэр зүгээр нэг ингээд бус хүний үед ингээд нэг шоколад юм шиг боловч яг ингээд идэж үзчихсэн хамгийн гоё амттай сонсчихсэн хамгийн гоё урам авч исэн бүх тэр дурсамж бол яг энэ эмэгтэйчүүдийн баяр буюу 3 сарын 8-тай холбоотой дурсамж ингээд амьдралтаа үлдсэн байдаг. Тэр мэдрэмж гэдэг юмыг л эрэгтэй хүмүүс мөнгөтэй болж андуурдаг нь хамгийн том андуу. Яагаад гэвэл мөнгнөөс хизээч мэдрэмж гардаггүй. Мөнгөөр хизээч мэдрэмжийг илэрхийлж болдоггүй. Гэтэл эмэгтэй хүмүүс чинь тэр ингээд жижигхэн зүйлээс л анзаарч жижигхэн зүйлийг л мэдэрч баяртай happy болдог. Хажууд байгаа хүн угаасаа энэ хүнд ингээд магадгүй ингээд те хүнд үйл явдал тохиолдсон ч юм уу эсвэл ингээд нэг инээхийг хүсэхгүй байгаа ч юм уу те ингээд нэг сэтгэл санаа тийм үе хүмүүст байж л байдаг. Тийм үедээ ингээд хажууд байгаа хүн албаар те нөгөө хүнийхээ ингээд бодол санааг нь эерэг зүйл рүү төвлөрүүлэхийн тулд инээлэхийн тулд ч юм уу ингээд өөрөө тэнийг байдалд орсон ч хамаахгүй ингээд тэнийг юм яриад балаа юм яриад инээгээл гэл ингээд яг тийм байгаа хүнийг харахаар ингээд өөрөө ирэхгүй нөгөө ингээд сэтгэл санаа хичнээн хүнд ингээд те ингээд амар хэцүү байгаа ч гэсэндээ ингээ хажууд нэг тийм тэнийг хүн бай харж ингээ хараад инээгээл нөгөө ингээд хүн сэтгэл санаагаа мартаад ингээ яг тэгэж дэм төшиг болдог. Ер нь бол хүний хажууд байхаараа хоёулаа ч юм бол айгүй хоёр өөр штэ тий. Шал өөр бичиж болохоор амар одоо эмоцтой ингээл жижигхэн юм гэсэн ингээл амар ингээл баярлалаа тий. Тийм зүйл бич болохоор нөл ингээд сэтгэл хөдлөө яг илэрхийлж чаддгүй ихтэй юм мэдээж хэрэг ингээл нэг юм бэлгэлээл ингээд бодонгод эмэгтэй хүнээс ямар нэгэн тийм реакц гарахгүй л эйгөө санагддаг л тий. Тийм шүү дээ. Сэтгэл санааныхаа байдлыг жоохон илэрхийлж энэ ууралсан үедээ ууралж инээмэр үедээ инээч уурлсан шиг ууралсан шиг ууралж инээвэл инээсэн шиг инээж тэр ингээд хоорондоо одоо яг ямар бэлгэн дуртай вэ? Тэгвэл одоо эмэгтэйчүүд юу дуртай вэ? Эмэгтэйчүүд юу хүсдэг талаар ярих гэдэг шүү дээ. Юу дуртай жоохон бодож үзсэн. Тэгээд би ерөнхийдөө жоохон хайж үзсэн байхгүй юу? Гэхдээ Солонгос сайтнаас хайж үзсэн. Ер нь эмэгтэйчүүдийн хамгийн их авахыг хүсдэг бэлгээр бол нэгдүгээр байранд бол одоо эмэг зөвлөлт буюу гоё чингэлийн зүйл орсон гэх. Хоёрдугаар байранд болохоор чихэр шоколад ч юм уу? Тиймхүү зүйл орсон. Тийм амттан орсон гэдэг. Мэдээж хоёр төрлийн эмэгтэй хүн байж магадгүй те. Иймэрхүү төрлийн эмэгтэй, иймэрхүү төрлийн эмэгтэй. Ийм төрлийн эмэгтэй хүн юунд дуртай гэхэд төлөөс сонсцгаая. За миний хувьд болохоор ямар ч үед яг энийг л өгвөл үнэхээр их баярлагдав гэсэн нэг 3 төрлийн юм байдаг. Тэрний нэгдүгээрт нь бол цаг, бугуун цаг. Бугуун цагт бол маш их дуртай. Хоёрдугаарт гэх юм бол гарын тос. Ямар детальтай. Амар деталь. Нарийн үз шүү. За,
байнга дуустдаг учраас ерөөсөө байнга хэрэглэдэг учраас гарын тос бол хизээч миний хэрэглэнээс бол гардаггүй. Тэгээ гарын тоснд маш их дуртай. За 3 дугаарт нь юу вэ гэх юм бол яг ингээд эрүүл биед саруулах оршин гэдэг шүү дээ. Монголчууд минь. Тэгээд ер нь бол ингээд эрүүл мэндэд анхаарсан тийм бүтээгдэхүүн ямар нэгэн ингээд химийн бодисгүй тийм ямар ч зүйл хийж болно. Ингээд хүний эрүүл мэндэд тусдаа дэмтэй тийм зүйл юм. Үнэхээр их баярлалаа. Тэгээд бид хоёр одоо өөрсдөө бэлэг өгөхөр бэлдсэн байгаа тийм. Би биндээ бэлэг өгөхөр бэлдсэн байгаа. Тэгээд хоёулаа бид хоёр тусдаа явсан. За эхний ээлжинд хэдүүлээ миний явсан газартай танилцаж юу авсныг сонирхолтой. You know I've always got your back, girl, so let me be the one you come running to, running. I say this just matter of fact, girl, you just call my name, I'll be coming through. I'll be coming on the other side of the world. It don't matter, I'll be there in two. I'll be there in two. I still feel it every time. It's just something that you do. Now ask me why I want to. It's everything about you. Everything that you do. From the way that we touch, baby, to the way that you kiss on me. It's everything about you. The way you make it. Энэ видеоноор болохоор би яг юу авснаа харуулаагүй. Яг мэдээж яг ингээд олон би амар ингээд бүр надад юу авсан бол гэж бодохоор бүр ингээд юу авсан чи. Тэгээ мэдээж ингээд хүн бас бэлэг агаа явахаар чи ингээд за тэр хүн юунд туртайлаа гэж бодож байгаа хгүй юу. Тэгээд за миний авсан бэлэг болохоор чи миний ярьсан сэдвээс юу юм анзаарсан уу? Анзаараагүй. Тэрнээс гадна бид хоёр үнийн дүн заасан байгаа. Бяцхан мөнгөөр яаж би энийгээ баярлуулж болох вэ гэдэг жишээг үзүүлээ гэж ярьсан тийм. Тэгээд 20 мянга. За. Чиний ярьсан юмнаас юм анзаараагүй юу? За яж анзаараад тань. Та бүхэн анзаар. Арай цэцэг. Эсвэл талах. Би яагаад Costco-гийн талах гэж ярьсан бэ гэдэг чинь тийм. Тэгтээ байж тээ. Төсөөл ойролцоо болгоод. Зүгээр цэцэгтэй төстэйгөр. Ямар хөөр Кактус. Эмэгтэйчүүд дунд алдартай гэх юм уу? Эмэгтэйчүүд их дуртай. Тийм цэцэгний төлөвлөсөн хэлбэрийг харж байна уу? Ямар хэлбэртэй юм? Яагаад би ч ийм хэлбэртийг сонгосон гэж бодсон. Зүрхийн хэлбэртэй. Гоё хайр дурлал гэж байгаа юм. За баярлалаа. Гоё хайр дурлалтайгаа уулзраасаа гэж сэтгэлээсээ би хүсэж байна. Ерөөл Батар шиг те. Энэ дээр нага. Энэ амьд цэцэг. Амьд кактус. Тус ч юм бол уусаа яслахаа шаардахгүй. Хоёр дахь нь бол үе дахиад байгаа юм уу? Тааснаар би ч хоёр бэлдсэн штэ. Цэцэг болон талах. Йоо, таад ямар романтик юм бэ? Ном кидаж яа би. За, одоо би ингээд хоёр дахь бэлгээ заах гэж байна. Эмэгтэйчүүд ингэж л баярлт юм шүү дээ. Залуучууд минь. Жижигхэн юм уу? За. Чингээсээ таалах. Хоромж талах гэж бодсон юм уу? Би нэг яриаш таалах гэж. Ямар хөөр юм бэ? Пари багт юм ба. Би Солонгост ерөөхдөө хамгийн алдартай Парис багтаад би талах авсан байгаа. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Тэгээд яагаад үнэхээр харнаж зугаалганд талах гэсэн жишээг ярьсан бэ гэдгийг ойлгосноо. Ойлголоо. За, одоо тэгвэл миний бэлэгтэй танилцъя. Би ч гэсэн явж бэлгээ сонгож авахдаа ямар газрууд орсон бэ гэдгээ танилцуулъя. Got your back, girl, so let me be the one you come running to, running. I say this just matter of fact, girl, you just call my name, I'll be coming through. I'll be coming on the other side of the world. It don't matter, I'll be there in two. I still feel it every time. It's just something that
тэгээд би болохоор гэртэйгээ ойрхон байдаг. Бичиг хэргийн дэлгүүр болон гоо сайхны дэлгүүр орж ер нь аль бэлгээ сонгосон. Гэтэ яг юу сонгосон бэ гэдгээ ч гэсэн бичлэгэн дээр харуулаагүй. Гэтэ та миний ярианаас ч гэсэн анзаарсан бол би бас үнэхээр ингээд хүнд хэрэгтэй бас ингээд юм л бэлгээсэн баярлуулахынсан гэж бодсон. Тэгээд бэлгээ гарталээ. Баярлалаа. Би өөрөө сандраад байна. Өвчөө нөөрэ сандраа. За танда миний бэлэг байгаа. Баярын мэндийг. Би ачаад баярын мэндийг. Баярлалаа. За. Би бас юм гой боосон бэлгэнд аягүй дуртай. Ер нь бэлгнээсээ илүү хайрцаг саунд аягүй дуртай. Чухал шүү дээ. Бэлгнийхээ хайрцаг саунд. Түрүүнээс нэг юм шиж байна. Энэ таныг баярлуулж чадчихна. За ашигтай. Би ямар сэтгэл хөдлөлөөр илэрхийлдэг болсон тий. За. Энэ нь юу байгаа гэж бодож байна? Түрүү өөрийнхөө ярьсан юу? Харин бүр яг жигдийн байна. Хүн чи яг өөрийнхөө дуртай амиг энэ юу вэ? Энд надад ч сүлтэн. За. Энэ надад сая юу ярьсан бэ гэдэг та бүхэн сонссон бах тий? Тэр бэлгнүүдээ ерөөдөө өгсөн бэ? Гарын доосон. За энэ бол маш сайн. Тэгээ энэний Q10-та тас. Тэгээ миний хамгийн дуртай гоё үнэр. Q10 гэдэг нь юу гэсэн үг вэ? Одоо коллагентай. Тэгээд бас витаминтай. Тэгээд энэ нөгөө нэг хямдарсан байсан. Тэгээд би азар ингээд хямдрлалтай үед нь таарад маш гоё бүтээгдэхүүнүүдийг нөгөө 20,000 гэсэн тоондоо тааруулж авч чадсан. Тэгээд энэ дотроо бонусаар уруулын баалан бас бонусаар орсон байна. Тэгэхээр таны урал маш гоё болно. Гарч нь маш гоё болно гэсэн үг. За хоёр дахь нь болохоор царцаа. За энэ болохоор миний байнга хэрэглэдэг. Байнга хэрэглэчихсэн юм үү? За энэ бол би ингээд бид нар бол ингээд Солонгост ер нь хачаалтай амьдардаг шүү дээ. Маш их метрогоор наашаа цаашаа явдаг. Тэгээ хөл маш их ядардаг учраас ингээд хөлнийхөө уул болон одоо жишээлбэл заримдаа ингээд тий булчин дээрээ ингээд наачдаг. Тэгээ заримдаа тасгал хөдөлгөөн хийхдээ ч гэсэн бүр ингээд хэтрүүлээд хийцэн нэг бие булгарцсан нэг тийм үдтэй шүү дээ. Яг тэр үедээ ингээд унтахынхаа өмнө яг тэр хэсгүүд дээрээ наачих юм бол ингээд биенээс тэр ингээд одоо хорийг чигшлэр нь ингээд сорж аваад тэгэж ядаргаа тайлдаг. Японы наалтайгаа маш сайн. Оливиан гэдэг байгаа тий. Бас хэмбэрсэн байсан амар тий. Чадсан. Аяа задлаа. Наа чи миний хамгийн гоё одоо сонирхолтой. Энийг эхлээд тань гаднаас нь харчаач. За. Ер нь тань энийг ингээ харахаар юу шиг харагдаж байна? Ер нь тэгэл эмийн сангаас им авахаар. Тийм, яг үнэ Солонгост ингээд нөгөө эмийн санд одоо эмийн сангаас им авахаар ингээд ийм цаас уутанд ингэж одоо хийж өгдөг. Тэгээд татрахынтай хальтаа. Би хайлт харсан. Им шиг харагдах. Харин тийм. Им та-да-да. Би ингээд та нэг имийн задлаад үзтээ. Задлаад үзээ? Ус авчрах хэрэгтэй юу? Ус хэрэггүй. Энэ л ийм капсултай юм. Дотроо нэг нунтаг байдаг юм шиг тий. Найгур болгоомжтой задлж байна. Wow! So romantic. Тэгвэл Дотроо нь ингээд үг хичээж болдог. Чи өөрөө бичсэн юм уу? Тэгсэн өөрөө бичсэн. Тийм үү? Таны ажил шүү дээ, буруу шүү. Таны ажил байна гэдэг их аадах юм. Ийм зард юм уу? Чи өөрөө хийсэн юм уу? Энийг энэ бичиг хэргийн дэлгүүртээ зарж байгаа. Тийм үү? Тийм цаастайгаа юу? Тийм ингээд цаастайгаа. Ингээд хэрвээ ингээд энэ минтайгаа юу? Тийм. Энд чи ингээд нэг ингээд одоо мэнчилгээний цаас гэсэн үг байхгүй юу? Тэгээд шинэ цаас юм уу? Та ийм цаас авч байгааг байх тийм. Авч байгааг болохоор би танд нэг авч байгаагүй минь гоё surprise нэг тийм сонир мэдрэмж авах. Маш шилдэг байлаа. Би чи юм шилдэг юм аяг дуртай. Нэрээ юу? Яа ашигтай. За тэгээд энэ болохоор ингээд өдөрт тэ ингээд хэдий имийг хэдээр уух юм, хэдэн удаа уух юм гэдгийг бичиж өгдөг бол энэ дээр ингээд тэ өдөрт нэг удаа намайг ингэж бодоороо тий хэдэн удаа яах юм шиган мада нээсинга гэж ингэж бүр бичээд өгсөн. Маш гоё. Би сая бичгэнээрээс анзаарах гэсэн чинь ингэж
Номано Вион Чобан. Зөвхөн тань Таны зориулсан тийм жормын жор Эмийн жор гэсэн. гэ битсэн байсан биш үү? Стан зараагүй юм. Тэгээд энэ ингээд яг ингээд имийг ер нь бол ийм цаас уутанд хийж өгдөг. Тэрэн шиг ингээд нэг нэгээр нь өдөрт нэгийг одоо гаргаад задлаад тий. Имийг тэгэж хэрэгэлдэхтэй адилхан нэг нэгээр нь ингээд задлж уншаарай. Тэгээ ингээд их сэтгэлээ хагаад татсан янз янзын үг бичсэн. Тийм бай. Яа юм бэ лаа? Энэ бол их сонирхолтой байдаг бай тий. Би ч бас ийм янз бүр иймэрхүү ингээд сонин юмд айгу дуртай байхгүй юу? Сонирхолтой. Цэцэг юу мө гэхээсээ илүү би бас ийм юм их дуртай. Тэгэл дотроо цэцгэнд уярч айлдаг хүн шүү. Тийм цэцгэнд уярнаа. Тэгээд надад бол яг энэ талах бол үнэхээр шок байсан. шок байлаа. Зариггүй байлгүй тэгэл задлсан ч тэднээсээ талах байна. Тэгээд маш гоё бэлэгдэлтэй ингээд талах боломж цэцэг. Хүнд бэлэг сонгох гэдэг хэцүү юм уу? Тийм яг үнэ. Хамгийн ихний лекцэд дэлгүүрээр ингэж явсан. Эхтэн үнд бүр хэцүү байдаг юм тий. тийм хэцүү. Бүр юунд дуртай гэж мэдэхгүй болохоор. Тэгээ миний бодлоор ингээд хичнээн ингээд мөнгө одоо гаргаад те эмэгтэй хүнийг баярлуулах гад бэлэг сонгож байгаа ч гэсэндээ тэрийгэ сэтгэлээ ингээд илэрхийлж бас нэг жижигхэн ч гэсэн зүйл жишээлбэл ингээд те цаасан дээр өөрийнхөө гараараа үг бичлэн ч юм уу те зөвөр өөрийнхөө сэтгэлээ илэрхийлэх үүднээс гараараа жоохон үг бичих ч юм уу те эсвэл яг ингээд өөрөө ингээд тэр хүнийгээ яавал баярлах бол гэж бодож чинь тэрийгэ илэрхийлэх жижигхэн ийм зүйл байвал бас баярлалдаг хаа гэж бодож байна. За өнөөдрийн блог маань та бүхэнд их сонирхолтой хөгжилтэй байсан байх гэдэг итгэж байна. Энэ үртэл бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Бидний блог таалагдж байвал like and subscribe. Дараагийн блог хүртэл түр баярлалаа.